За одоо бүгдээрээ болор алдаа шалгуур Microsoft Word-той хэрхэн уялдаа ажилтгийг үзье. Хэрэг болор алдаа шалгуур таны компьютерт суусан бол болор spell гэсэн ийм чихээр энд нэмэгдэж орж ирсэн байх болно. Ингээд тухайн баримтанд буй алдаатай үгсийг доогуур нь улаанаар зурж тэмдэглэнэ. Хэрв та тухайн алдаатай үгэн дээр очиод хулганы баруун товчийг төвшвөл боломжит зөв хувилбаруудыг санал болгоно. Ингээд та маш хурдан баримтынхаа алдааг засах боломжтой. Заман банк шалгах гэсэн энэ горим итвэхтэй байгаа тохиолдолд шууд бичиж явцад алдааг зурнаа. Мөн та баримтаа хуудас шалгах болон нийтэд нь шалгах гэсэн энэ хоёр хоримоор шалгаж болно. За хэрв таны баримт маш том хэмжээтэй болвол банк шалгах гормыг үргэлж асаалттай ажиллах нь төвөгтэй байдалд хүргэж мэднэ. Тиймээс та банк шалгах гормоо унтраагаад хуудасаар нь ингээд шалгаж болно. Мөн болор алдаа шалгуурыг дагалдан хэрэглэгчдэд хүрчүү нэгэн чухал бөнгөц бол энэ Unicode руу хөрвүүлэх хэрэгсэл юм. Сүүлийн үед монголоор баримт үүсгэхэд хуучин болон шинэ кодчлыг хольж бичих, хуучин кодчлоор үүсгэх иймэрхүү асуудал газар авсан. Ялангуяа нэг баримтад тэрвтгэл нэг өгүүлбэрт нэг үгэнд шинэ болон хуучин кодчлыг хольж бичих явдал нэлээд ихссэн. Энэхүү асуудлыг багц болов шийдэх үүднээс бид энэ Unicode хөрвүүлэгчийг хийсэн байгаа. За одоо бүгдээрээ нэгэн баримтыг нээж энэхүү функц хэрхэн ажиллаж байгааг үзье. За хэрвээ банк шалгах горим итвэгдсэн байгаа тохиолдолд ямар нэгэн хуучин кодчл агуулсан баримтыг нээвэл энэхүү мэдээлэл гарах бөгөөд болор алдаа шалгуурын Unicode руу хөрвүүлэх хэрэгсэл тухайн баримтыг автоматар таниад ингэж асууна. За тийм гээд дарсны дараа Unicode руу хөрвүүлнэ. Та бүхэн одоо ингээд энэ хоёр баримтын ялгааг харж байгаа бах. Зүүн гар талд хуучин баримт, баруун гар талд хөрвүүлсэн баримт байна. Хурдны хувьд Unicode хөрвүүлэгч маань маш хурдан гэж хэлж болох үс. Хурдтай ажиллаж байгаа. Хэдүүлээ одоо жишээн дээр үзье. Энэ баримт бол 1000 гаруй хуудастай нэлээд том баримт байгаа. За энд 1014 гэсэн хуудас байна. За үнийг одоо хэдүүлээ хөрвүүлж үзье. За хөрвүүлсэн баримтыг та бүхэн дарж байна. Хурдтай ажиллаж байна. За энэ мөн 1014 хуудастай баримт яагаад 886 хуудастай болчихоо гэж зарим хүн гайхчихж магадгүй. Энэ бол таны баримтын формат эвдэрсэн хэрэг бус. Харин одоо хуучин энэ бичгийг бичсэн Arial mon фонтын хэмжээнээс хамаарч
хөрвсөн фонт маань Arial гэсэн фонттой болсон учраас ингэж хэмжээ нь өөрчлөгдсөн байнамаа. Түүнээс биш баримтын форматыг бол огт алдагдуулахгүй хөрвүүлж байгаа. Үүнийг хэдүүлээ одоо баталж үзье. Жишээлбэл энэ сүүлээсээ 3 дахь мөрний үгсийг улаанаар тэмдэглээд дахин хөрвүүлье. За энэ тавхан бидний тэмдэглэсэн энэ формат алдагдааг байгааг харж байна.